Жилийн аялал жуулралд аялсан гэсэн байгальтай ээлтэй аялахыг уриалмаар байнамаа. Байгальтай ээлтэй аялахад хамгийн гол хүчин зүйл бол бид ил задгай гал түлхтэй юун дээр төлдөг вэ гэдэг асуудал. Тэгэхээр бидний зүгээс бол байгальтай ээлтэй аялах хамгийн анх төсвөл бол байгаль дээр хөрсөн дээр ил задгай гал битгий түлээч гэж зориултын ийм тулганд гал түлэх хэрэгтэй байнамаа. Энэ бол хөрс шатааж тэр орчмыг бохирдуулахгүй, мөн тэнд байгаа ургамлын үндсийг халааж дахиж ургах боломжгүй болохгүй. Бид очих дуртай газруудад очиход дандаа гал түлсэн ийм галын нурам боломтууд байж байгаа. Энэ бол ямар муухай гэдгийг та бүхэн мэдж байгаа. Тэгэхээр бүгдээрээ ийм тулга хэрэгэлцгээе гэж уриалмаар байна. Энэ тулганы бас нэг давуу тал бол зөвхөн байгалийн хөрс шатаахгүйгээс гадна маш бага түлш орно. Мөн маш цаг агаарын ямар ч нөхцөлд гал алдахгүй, хүчтэй салхитай үед ч, бороотой үед ч гэсэн гал алдахгүй тав тухтай аялах боломж олгодог. Тийм учраас байгальтай ээлтэй тулга ашиглаж аялцгаадаг болёо. Амар амгалан аялцгаая.